Улаанбарханаар өвдсөн 8,000 хүүхдийн 71% нь вакцинд хамрагдаагүй байна. Амралтын өдөр 4 хүн голын усанд осолдож амиа алджээ. Хэд халалтаар Адар бороо үер болжээ. Гой сайхны газар үйлчилгээ авах гэж ирээд төржээ. Улсын хэмжээнд 5 байршилд ойх эрийн төмөрчтэй байна. Ерөнхийлөгчийн зарилгаар Буриадын соёлын салбарын төлөвлөлийг найрамдлын одонгоор шагналаа. Ice Global-ийн цөөн хормын мэдээ эхэлж байна. Улаанбархан өвчнөөр нас орсон тохиолдол 7 болж нэмэгдлээ. Уг өвчний халдвар зарим аймагт бүртгэдэггүй байсан бол одоо бүх аймгийг хамран тархжээ. Түүнчлэн батлагдсан тохиолдлын тоо 9,000-ыг давж 9,251 болж нэмэгдсэн байна. Үүнээс 10-аас 14 насныханд хамгийн өндөр хിവэр байна. 9-өөс 14 насны хүүхдүүдийн дунд түгээмэл их байгаа нь 10-аас 15 оны үеийн болон одоо ковид үеийн вакцинжуулалт муу хэрэгцсэний үр дагавар гэж үзэж байгаа. За мөн одоо ковидоос хойш вакцинжуулалтад үл итгэх бодол мэдээлэл тараах явдал нэмэгдсэн. Вакцинжуулалтын хувь хэмжээг маш бага болгож байна. Одоо вакцинжуулалтын хэмжээ улсын хэмжээнд 30 гаруй хувьтай байгаа нь энэ Улаанбархан өвчнөлийн дэглэлтийн нэг шалтгаан болж байна. Улаанбархан маань өөрөө бас их үедээ их дөнгөж эхэлж байгаа үед бол их төвөгтэй шүү дээ. Амьсгалын замын халдрын шин тэмдэг ихтэй уушны хатгай явгаар хүндэрдэг. Бусад одоо энэ тууралдад халдруудаас илүү их бас хүнд явцтай явагддаг өвчнүүдийн нэг. Одоо эмч бидний хувьд бол одоо миний хувьд гэхэд бол би Улаанбарханаас бол бас их айдаг өвчнүүдийн нэг шүү дээ. Ер нь бол бид нар салхин цэцэг их гарлаа, гар хөл амны өвч их гарлаа гэж тэр болгон амир их яагаад байдаггүй. Улаанбархан ч өөрөө үр дагавар ихтэй, хүндрэл ихтэй, халдралт хамгийн өндөртэй өвчнүүдийн нэг. Улаанбархан өвчнөөр өвдсөн 8,000 гаруй хүүхдийн 71% нь вакцинд хамрагдаагүй байжээ. Сонирхуулахад 2015-2016 оны дэгдэлтээр халдварт өвчин судлалын үндэсний төв, эрүүл мэндийн байгууллагууд хүчин нэгтгэн томоохон зах, худалдааны төв, оюутны байраг гэх зэрэг газраар вакцинжуулалтыг зохион байгуулснаар дэгдэлт намдаж байжээ. Амралтын өдрүүдэд 4 хүн голын усанд осолдож амнасаа алджээ. Тодорхойлбол он гарсаар нийслэлийн хэмжээнд гол нуурын устай холбоотой 7 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдснээс 5 хүн амнасаа алдаад байна. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал гол нуурын усанд осолдох явдал 30 гаруй хувиар өсжээ. Цагаагаар хэлбэл халалцтай холбоотой Улаанбаатар хотын ойролцоох гол тогтоол ус нуур цөөрөмөр одоо хэсэг хэсгээрээ одоо иргэд олон нийт маань маш их хэмжээгээр явж байна. За эдгээр иргэд маань бол одоо голын иргэд нуур цөөрмийн иргэдээр очиод сэрвэцэх, за тэгээд тухайн байршилд одоо архитын согтуурах, за амралтын өдрүүдээр одоо гэр бүл хамт олноороо одоо аял зугаалгаар явах зэрэг одоо нөхцөл байдлаас шалтгаалan одоо усны ослын дуудлагын тоо хэмжээ бол маш ихээр нэмэгдсэн. Хэд халалтаар Адар борооны ус үер болох магадлал өндөр байна. Тодорхойлбол Гоолтай аймгийн Өсөнбулаг, Сум, Баян Хархан, Баян Шанд, Хардзат багт урын үер буужээ. Тухайн газарт цаг орчим Адар бороо орсны улмаас 13 өрхийн 13 гэр 9 хашаа нэг аж ахуй нэгж байгууллагын барилга үерийн усанд автаад байна. Аймгийн онцгой байдлын алба 25 м шуудуу татаж үерийн усны урсгалыг өөрчлөх 70 шуудууг нээх ажлыг зохион байгуулж ажиллажээ. Гой сайхны газарт үйлчилгээ авах гэж ирээд төрсөн явдал Оросын холбооны улсын Эрхүү хотод гарчээ. Тодорхойлбол жирэмсэн эмэгтэй гой сайхны газарт хөлийн хумс засуулах цаг авсан байна. Харин үйлчилгээ авах явцад бүртгэлийн ширээнээ зогсож байхдаа юу юуг төрөх гэж байгаагаа мэдэрчээ. Гой сайхны газрын ажилтнууд эмэгтэйг өрөөнд оруулж их барихын мэдлэггүй ч мэрэгжилтнүүдийн нэг нь төрөх явцад тусалсан байна. Үүний дараа түргэний машин ирж их хүүхдийг авч явжээ. Их хүүхдийн биеийн байдал хэвийн сайн байгааг эмнэлгээс мэдээллээ. Улсын хэмжээнд 5 байршилд ойх эрийн төмөрчтэй байна. Үүний 2 нь энэ сарын 19-нд гарсан бол үлдсэн нь 22-ны өдөр бүртгэгджээ. Тодорхойлбол Сэлэн аймгийн Мандал сумын 1-р багийн Гахайтын голын их гэдэг газар гарсан төмрийг унтраахаар Мандал, Баян гол сум, Дархануул аймгийн онцгой байдлын алба, Мандал сумын байгаль хамгаалагч, орон нутгийн мод бэлтгэлийн Хандгаан нуур компани ажилтнууд 5 дахь өдрөө ажиллаж байна.
Мөн Төв аймаг Эрдэнэ сумын Баянтуул багийн Тэргийн гол гэдэг газарт гарсан төвмөрт аймгийн онцгой байдлын газрын дарга хурандаа Эрдэнэ хотоор ахлуулсан баг үндэсний аврах баригад хан хинтийн улсын тусгай хамгаалалттай газрын ажилтнууд 5 дахь өдрөө ажиллаж байна. Түүнчлэн энэ сарын 22-нд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн Доргон толгой, Шамар сумын Дэлгэрхаан багийн Шамар 3, Өвсгөл аймгийн Цагаануур сум 2 дугаар багийн урд Агиа тайг газарт гарсан ойн төмрийг унтраахаар холбогдох албаныхан ажиллаж байна. Дээрх төмрийг сансрын хиймэл дагуулаас авсан мэдээлэлээр илрүүлж тархахаас өмнө энхүү яаралтай арга хэмжээ авч ажиллаж байна. Исполнительный директор Бурятского академического театра драмы имени Хацана Мсраева Ачирова Ципулма Адмацерена. Монгол Улсын ерөнхийлөгчийн зарилгаар Бурятын соёлын салбарын төлөөллийг найрамдлын одонгоор шагналаа. Тодорхойлбол Бурятын драмын театрын уран сайхны удирдаач Олег Юмов мөн тус театрын захирал Ципулма Ачирова нарыг халахгол тангараг жүжигт найруулан тавьж манай хотуудаар аялан тоглож цэргийн дубжгийн эрдмийн чуулга болон хан хинтийн чуулгын тоглолтыг өөрийн тайзнаа амжилттай зохион байгуулж фронт цэгмдийн тухай баримтат кино бүтээсэн зэргийг нь үнэлэн найрамдлын одонгоор шагнасан байна. Түүнчлэн Булган аймагт болсон Алтарган наадмыг зохион байгуулахад оролцож халахголын байлдааны ялалтын 85 жилийн зориулсан авто аялал, Улаанбаатар хотод болсон найрамдал, Аавга ялалт гала тоглолтыг амжилттай зохион байгуулсныхан төлөө Альбина Дугароваг найрамдлын одонгоор шагнажээ. Одонг Монгол улсаас Улаанбаатар хотод суугаа ерөнхий консул Цэрэн-Доржийн ган хуяг гартуулж өгчээ. Найрамдлын одон нь Орос Монголын түүх, соёлын харилцаа холбоог бэхжүүлэхэд шинэ хувь нэмэр оруулдаг юм а. Ice Global-ийн цөөн хормын мэдээлэл ажлын амжилт хүсье.